Ер нь ингээд Английн гаралтай боловсролын системтэй улсууд арай илүү юм хөгжилтэй байгаад ах шиг санагдیں۔ Хэр эрт нэвтрүүл нүү тухайн боловсролын системээ дагаад тухайн улс орны хөгжилд одоо үнэтэй хувь нэмэр оруулж идэг юм шиг гэж угаасаа тийм байдаг. Тэр зэрэг яг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг яг ингээд энэ олон барилгын одоо энэ ярмаг орчмын барилгын компаниуд маань хажуудаа авна гэдэг нь бол өөрөө бас нэлээд чадвар ахгүй юу. Тэр зэрэг Active Guard маань яг одоо энэ эсгийн дөрвөн замын уулзалт дээр байршиж байна. Ийшээгээ Хамплаза, ийшээгээ спорт зах зэлбэр, за ийшээгээ одоо нөгөө морин хариулга гэдэг яг энэ дөрвөн замын уулзалт дээр бидний мэдэх эсгийн тойргийн яг энэ байршиж байна. Одоо ингээд барилгын ажилд явж бүгдээрээ харж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг одоо оршин суугчдаа авч өгсөн энэ сургуулийг хажуудаар байрлуулна гэдэг маань өөрөө Active Guard-ны маань хамгийн том хийж боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм аа. Бидний жоохон бахад ингээд яг гэрийн хажууд дандаа сургуульд явдаг гэсэн тийм. Би чи яг манай гэр өдөр харуулт хахад 80-р сургуульд ороод тэгээл дараа нь Монгол Туркийн хамтарсан сургуульд ороод тэгээд Сингапур руу Английн консулын сургуульд явж исэн. British Council хэлний сургуульд. Тэгээд дараа нь Америкийн Denver хотын Community College of Denver-ыг төгсөөд тэгээд University of Colorado Denver British accent-ээр за тэр яг. Тэгээд Английн одоо сургуулийн систем, боловсролын систем гэдэг бол яхааргүй шилдэг байдаг. Тэгээд яг миний бодлоор бол Английн боловсролын системийн ер нь бол ернөөс орны хөгжлийн бас үнэн байдаг гэдэгтээ санал нийлдэг. Нөгөө талаар манай Монгол улс маань тэгсэн Английн боловсролын системийг ингээд одоо 10 жилийн сургуулиудаа ингээд хөвшүүлээд явж байгаа нь бол маш том давуу талынд одоо бидний зүгээс маш талархах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ боловсролын системүүд маань 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд ороод тэгэхээр биднэрт үнгүй үрж ирж байгаа гэсэн. За давуу тал нь юу яах вэ гэхээр нэгдүгээр таны өгч хос хилтэй болж төгсөж байгаа. За хоёрдугаар давуу тал нь гэх юм бол Английн боловсролын систем тийм хөгжилтэй зугаатай аргаар ингэж нөгөө нэг заадаг. Одоо бид нар чинь манай монголчууд чинь хэвс тийм одоо орос школтой тийм хүмүүс ч тийм энийг харьцуулах юм бол айгүй тийм хөнгөн тийм зугаатай сонирхолтой маягаар заадаг болохоор хүүхдүүд ерөөсөө хичээлээсээ уйддаггүй. За 3 дахь даваа тал нь юм бол 10 жилээ ингээд тийм нэг олон улсын стандартын сургуулиар төгсчхөр дараа дараагийн сургуулиудад сурах процесс суур боловсролын систем маань сайн тавьчихаар дараа дараагийнхаа сургуулиудад ороход одоо ямар нэгэн барьер авахгүй тий одоо би ингээд юу гэдэг Америкт сурсан, Англид сурсан, гадаад ямар ч улс орнд сурсан гэсэн ямар нэгэн тийм одоо зовлон байхгүй болчдаг. За бас хамгийн чухал нь бусад одоо ерөнхий боловсролын сургуультай харьцуулах юм бол одоо энэ Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн багш нар аяг удаан бэлтгэдэг байхгүй тусгай юм хөтөлбөрөөр бараг 6 сарын турш нөгөө багш нь өөрөө яг тэр Кембрижийн хөтөлбөрөөр заах хэмжээнд очиж дараа нь тэрийг хүүхдүүд маань одоо тэр хөтөлбөрийг хэвшүүлж одоо суйрлуулж сургаж заадаг байна. Тэр зэрэг энэ Кембрижийн хөтөлбөртэй сургууль маань одоо ярмаг орчинд байгаа Active Guard төслийн маань яг хажууд нүрээд ирж байгаа. За тэгэхээр зэрэг нөгөө нэг цаг зав хэмнэгтэй одоо мэдээж ингээл бид нар чинь одоо яг үндэ төгжрэлт хамаг цагаа алдаж штэ. Тэгэхээр яг хажууд нь энэ сургууль хүрээд ирчихэр зэрэг хотгоны маань давуу тал сургуулиуд дагсан төвлөрлийн маань давуу тал болоод эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүх боломжийг одоо энэ Active Education буюу Active Guard-ны маань хажууд байгаа Кембрижийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын өнөө сургууль маань тавтанд болох юм аа. Одоо ингээд байрныхаа сонголтыг хийхдээ ч гэсэн Central Tower-ын 5 дахь Active Guard-ны Tesla Practice компани байр бүргүүлж одоо яг энэ нөгөө пакетын дээрээ байршлаа харж батлаа. Энэ би арай зүгээр айл байрлал ингээд орж үзмээр шууд ороод үзчих бас болж байна. Одоо яг би араараа байрны сонголтуудыг хийж байгаа байхгүй. Байр сонголтыг яагаад юм бэ? Би арай чинь за тэгэхээр Legal Info CGM гэдэг энэ вебсайтаас харж болт юм байна. 2022 оны улсын төвсөвт одоо сургуулийн барилгын маань төсөв батлагдсан байна. Баяр хүргэе. Тэр зэрэг одоо та бүхэн санал болгож байгаа Active Guard-ын төсөл маань улсын төсөлд болохоор 2022 онд суусан байна. 640 хүүхдийн ерөнхий боловсролын Кембрижийн хөтөлбөртэй эм сургууль байгаа. За тэгэхээр өмнө нь хүмүүс бол байр ахтаа яадаг байсан юм гэхээр одоо зөөр ингээл мөнгөдлөл ачаал 30% ч юм уу төлөөд ингээд цайлдаг байсан шүү дээ. Тэр маань одоо ингээд өөрчлөгдөд Active Guard-ын маань маш том давуу тал гарч ирж байгаа. Та одоо орчлагаа төлж тэндээс тавихыг өгөөж байгаа. Энийг гэсэндээ таны мөнгө банкнд байснаас илүү ашигтай болчихж байгаа. Тухайн үед та байраа буцаараа зарчиж болно. Эсвэл та хөрөнгө оруулалт аваад тэнцэн амьдарч болно. Тэгэхээр зэрэг би болоод юу гэж зөвлөх вэ гэхээр та зүгээр банкнд мөнгө хадгалж байгаа та Active Guard-аар байр авчих. Тэ аваад
Тэгтээ тэр хүүгээ өгөөж өгөө явж байгаа юм чи таны мөнгө ингээд одоо үлдээлт төлбөрөөсөө байна уу эсвэл бэлэн мөнгөөр таны ингээд одоо сар алга одоо 14.4% хүүтэй одоо хүүгийн машин маань ингээд орж яваад байна гэсэн. Сүүлийн үед олон жил ингээд нөгөө үйлдвэрлэлийн салбарт ажиллаад тэгэхээр нэг юм баталгаа ч юм уу нэг юм шаардлага ч юм уу ингээд тандаж ажиллаж байгаа төслүүд дээр ярьдаг болсон. Тэгээ Active Garden Tesla Properties Active Garden төсөл маань барилгын хувьд бол барилгын аудит гэдэг юм анх удаа тавьсан ба. Хоёрдугаар гэх юм бол би үгүй за энэ сургуулиас хинзээ барих бол гэдэг бас одоо хувь хүнийгаа одоо би ч гэсэн өөрөө Active Garden дээр байр авч байгаа. За тэгэхээр ийм байна. Ерөнхийдөө бол авчид ерөөсөө хамаарсан төсөл хөрөнгө орууллаа. Хүүгийн хаагуужийг аваад явлаа. Загвар болохгүй бол сургууль ашиглахаар гаргарлаа. За тэгэхээр ярмаг орчин бол яг иймэрхүү хэмжээний том одоо төвлөрөл үүссэн ийм хотхон бол одоохондоо бол баригдаг байгаа. Тэгээ та бүхэн сонголтоо үржиж хийгээрэй. Шаардлагатай асуух зүйлх юм бол миний пэйж рүү ч гэсэн хамаагүй бичиж болно. Гэхдээ ерөнхийдөө хамгийн амархан арга бол та Tesla Properties компани Central Tower-ын 5 давхарт байгаа энэ үржээ сонголтоо хийгээд манай борлуулалтынхантай холбогдох юм бол илүү урдан сонголтоо хийж хэдэн дөрөвний одоо хөнгө өгөөж авах гэдэг та тооцож болно шүү. За ингээд дараагийн сонголтоо цааш баярлалаа.